Замсууд та бүхэн дэнд дэмдээ хүргэе. За Cryptoverse ээлжний дугаар эхлээд бэлэн боллоо. За крипто төсмө биткойн маань хайцангуй өсөлттэй ер нь сайхан цацал эхлэхэд шүү дээ, тэ. Нэг сард ер нь жоохон өсөж байна. За ихэд нэг сарын дундчийг нөгөө түрүүшил болгоснаа та 4 орчим өсдөг гэсэн. За одоогийн байдлаар 10 орчим өсөлтийг л үзүүлчихсэн байна. За энэ өсөлтүүдийг ер нь юутай холбошиж байна. За миний зөвөр яг ганц мэдээ харсан. За CZ бол ширгсэн байлээ. Одоо криптогийн юм супер сайкл гэдэг юм хэлж байгаа. Тэгэхээр одоо урдны 4 жилийн сайклч одоо өөрсдөө супер сайкл буюу за ингэ нэлээд олон хөрөнгө оруулагч инвестмент компаниуд улс орнууд ард учраас супер сайкл гэдэг юм одоо эхэлж байна гэдэг бас нэлээд буулшмаг юм билээ. Тэр нэгтэй крипто супер сайклээс биткойн супер сайкл юм шүү дээ. За ямшилсан ингэчээс Fear and Greed гэсэн айдас баш онлын энтгэс одоо анх удаага жаргана гэдэг төвшөлөө өнгөрсөн оны 10 сараас анх удаа одоо Greed гэдэг төвшнийг зааж байна. За тэгээд 10 сарын 11 орчимд иймэрхүү төвшөнд хүрж ирээд 19 тэрбум долларын liquidation хийгээд trader ус мөнгө амиг халдсан байдаг нэг түүх байдаг. Харин одоо бол нэг 89-аас 97 гэдэг төвшөнд өсчлээ тий. Одоо ингээд ийм учраас ч ерөнхийдөө бол одоо Greed гэдэг төвшөнд бас очиж шиг байна. Одоо байгаа энэ үзүүлэлтээр чиний яг надад хийж байгаа чинь тодорч байгаа нэг юм сантиметрс гаргаснаар бол за биткойн хоолт хийж байгаа хүмүүс ерөнхийдөө бол багасж байна гэдэг мэдээ гарцсан байгаа. За гэхдээ энэ нь сайн зүйлээ гэдэг. За яагаад вэ гэхээр X-ээр гаргасан тэр постныхын дагуу харах юм бол за нийт биткойн одоо ингээд wallet-ында хадгалдаг хүмүүсийн тоо 47244-оор багассан байгаа. Цэвэр одоо нэмж хастаар янз бүр шүү дээ. Цэврээр бол ингээд 47000 биткойн хоолтрууд ингээд байхгүй болсон гэсэн. Хоолт гэдэг wallet-ууд ирэнд байхгүй болсон. Энэ юу хэлээд байна гэхээр одоо бид нар шиг retail буюу ингээд хуваараа байгаа мөнгөөр баг зэргийн биткойн авч ирдэг хүмүүс тэсвэр алдаад удаан хугацаанд хадгалж чадахгүй эсвэл мөнгө санхүү хэрэгтэй болоод тэргээ зарж яана гэдэг санаа явуучих шиг байгаа. За энэ ер нь нэг талаараа нөгөө талаар зур вэлүүдийн одоо хураалт эхэлж штэ. Нөгөө жижигүүдэн зардаа сон томчууд худалдаа авалт тэгээд хамаас үжидэг штэ. Тэгээд ингээд ийм одоо хоосон биш одоо энэ биткойн хоосон биш нэг бага хэмжээний хадгалдаг wallet-уудын тоо буурна гэдэг нөгөөрөө бол маш сайн мэдээ гэж явд юм байлаа. За энэ юу вэ гэхээр нөгөө урт хугацааны хөрөнгө оруулагч нартайгаа шилжиж байгаа хөдөлгөөн гэж байгаа. Тэгээд өнгөрсөнд одоо ингээд сүүлийн 7 сарын хувьд одоо байгаа төвшин бол нийт биржүүдээр байгаа биткойн хэмжээ 118 сая биткойн буюу нэг өнгөрсөн сүүлийн 7 сарын хугацаанд байсан хамгийн доод төвшөнд бол ирсэн байгаа даа. Буюу нийлээд бол маш бага байгаа гэдгийг хэлж байгаа. За энэ бас дахиад нэг сайн мэдээ явуулж байгаа. За тэгээд энэ нөгөө тэр 47000 хүмүүсийн зарсан биткойныг шингээж авсан тохиолдолд нөгөө богино хугацаанд зараад гардаг биш урт хугацаанд хадгалах хүмүүс учраас энэ бол маш сайн мэдээ буюу өсөх боломжийг нэмэгдүүлж байгаа байх. Бас урт хугацааны хоолтлууд нь ритейлүүдээс авч ийн гэсэн санааг явж байгаа шүү дээ. Дамжуулж штэ. Тэгээд нөгөө талаар юу байсан? Биткойн одоо corporate биткойн одоо биткойн эзэмшдэг компаниудын одоо эзэмшилтэй байгаа биткойны хэмжээ бол сүүлийн 6 сарын хугацаанд 260,000-аар нэмэгдлээ гэсэн. За энэ бол өөрөө стратегийн одоо хоол хийдэг биткойн хэмжээнээс илүү байгаа. За гиснес стратеги маань бас худалдан авалт хийх гэсэн их худалдан том хэмжээний худалдан авалтыг бас хийсэн байлаа. За нийтдээ 13,627 биткойн буюу 125 тэрбум доллараар биткойн худалдаж авсан. За нөхдүүд энэ мөнгө хаанаас авсан бэ гэхээр өөрсдийнхөө одоо хувь цаг үнцаасаа зараад тэр мөнгөөр бол биткойн худалдаж аваад байгаа. За өөрөөр хэлбэл ирээдүйд аль нь илүү үнцэнтэй байх вэ? Танаа хувь цаа юу эсвэл биткойн үгүй бид нар хэдийгээр миний хувьд ч гэсэн би биткойныг илүү үнцэнтэй болох гэж итгэж байна гэдэг үйлдэл бол ингээд гаргаад харуулчихж байгаа. Одоо тэгэхээр бидний биткойн авсан дундаж хэмжээ нь болонгод 75,000 орчим байгаад байгаа. Хэрвээ та энэс доош худалдаж авч чадсан бол та стратегиас илүү бага үнээр худалдан авалт хийсэн одоо ухаалаг хөрөнгө оруулалт гэж үзэх юм уу те. Иймэрхүү зүйл болоод байгаа. За энэ хүн мэдээг сая бүхэн сайн ойлгоогүй бол YouTube-ийнхаа 0.5% удаа жоох удаашруулаад сонсон бүх мэдээг ойлгох боломжтой байгаа шүү дээ зөвлөмөр байна. За тэгээс энэ хүү дугаарыг ивент хийж байгаа Vintage Broker-га 5 дахь жилдээ үлээж та Монголд явуулж байгаа юм билээ. Тэгээ би бүртгэл үсэж үзсэн. Яг бүх юу функц нь Монгол дээр байдаг учраас бүртгэлгээд яг амар юм билээ. Тэгээ манайх дэмжиж бол доор гол линкээр бүртгэл үсээр шилжүүлнэ. За ингээд дараагийн хурдан мэдээлэл рүү орцгоо. За тэгээд энэ жил болонгот бас нэг бүтээл хийж байгаа юмуд нь болонгот Elon Musk-ыг одоо энэ Gen 3 гэдэг нэг компанигаа энэ үүсэн бодож Samsung Move гэдэг юм байгаа. Тэгэхээр бол Elon Musk-ыг одоо энэ биткойныг одоо ингээд энэ жилд бол айгүй хүчтэй хэрэгж ирэх бах. За тэгээд биткойныг бол 1 сая доллараар хөрөх байхаа гэдэг таамаглалт дэвшүүлсэн. За энэ төрлийн мэдэн бол нэг хүн итгэл найдар үрдсэн нэг сэтгэлийн гүн мохорт ингээд алдсан алдагдлыг чинь ингээд эсвэл стил хоол хийж байгаа бол нэг жоохон тэр найдвар хүсэн мэдээ байдаг. Elon Musk ерөнхийдөө нэг жоохон тайвширт гайгүй болцсон тий. Яг нөгөө Trump-ыг ерөнхийдөө басны дараа бол
Doge гэдэг газар байгуулаад тэрнийхээ бас дарга захидлаар нь яваад нэлээд бас криптодэр нэлээд айгүй ихтэй байсан. За тэгэхээр сүүлийн үед нөө Трамптай хэлсэнс хойш ерөөд айгүй намжиг болсон те. Тэгээд бас Elon Musk-тай дурсанс хойш яг нөө Grok гэдэг одоо X-ийн AI байгаа шүү дээ. Тэгээд тэрийг бол хүмүүс яг трейдерүүд айгүй их ашиглаж байгаа. Яг trading AI одоо prediction гаргахтай AI дээр айгүй Grok ашиглаж байгаа. Grok бол ерөөдөө бол миний харж байгаа мэдээ дээр ерөөдөө дандаа bullish маягийн prediction-ыг өгч илээ. Ерөөсө bearish маягийн юуг бол баг Grok бол гаргаж өгөхгүй л тэр хүмүүс бол нэлээд ашиглаж prediction гаргаад байгаа нь бол дандаа bullish маягийн зүйл гаргаж ирээд лээ. За би бас энэ дээр нэг зураг олчихно нэг market strategy гэдэг нэг шүү дээ. Одоо bullish хөөцөлийн үе хагарж байгаа үе гэдэг нэг юм зураг байдаг шүү дээ. За тэн дээр бол нэлээд бүр яг bull market хэллийн үе дээр бол биткойн байна гэдэг нэлээд тиймэрхүү AI prediction дээр тэрс би энэ дээр зургийг оруулчихна. За өөр мэдээлэл байна да. За тэгээд биткойны тухай жиргээ анх одоо Twitter тавигдсанаас хойш 17 жилийн өнгөрсөн байна. За тэрийг бас celebrate хийж байгаа. За Halfpenny гэдэг хүн running bitcoin гэж анх постлж исэн. За тэгээд олон ч хүн энийг Satoshi Nakamoto гэдэг чиг үндэ Halfpenny байх гэдэг. За ямар ч үс Satoshi Nakamoto гэдэг хаягнаас бас хамгийн их юм хамгийн түрүүнд харьцаж баг нэг сервер ихлүүлжсэн хүмүүс нь Halfpenny. Нүг насарсан байдаг л те. Насарсан тий. Нөгөө нэг Satoshi Nakamoto жинхэнэ identity жинхэнэ хин бэ гэдгийг мэдчихэж байгаа эсвэл өөрөө байсан байж магадгүй гэж яддаг хүн. Бас нэг харьцсан байдаг хаа ганц гүйлээ зөндөө олон мэйлүүд байдаг. За тэгээд Solana-гийн одоо нэг увцас гараад Solana-гийн увцас авсан хүмүүс нийтдээ хэдэн одоо SKR гэдэг токен airdrop хийж байгаа гэдгийг тодорхойлсон. За нийтдээ бол 1.8 тэрбум гэсэн баха. 1.8 тэрбум SKR гэдэг токеныг 100 мянган гаруй хүмүүст одоо airdrop-оор хөрвүүлсэн байсан. За эхний хувцсан дээр болоод airdrop-оор авсан baby дож билүү coin нь хувцас татгалж авснаас илүү өндөр болж байсан. За энэ дээр бол тийм болох магадлал байгаагүй гэдэг бол сайн ч мэдэхгүй байна. Гэхдээ ямарчсан ийм зүйл довцын авсан хүмүүс бол байгаа юм байна. Ерхэд нууц авсан хүмүүс airdrop өгч байгаа юм те. Тэгээд ерөөдөө гэхдээ энэ pre-order хийсэн утсын pre-order хийж захиалж авсан хүмүүсийн тоо бол 150 мянга. Гэхдээ энэс юусо 190 мянган хэрэглэгч airdrop авч байна гэдэг бол бас чаналтай үзүүлээ гэдэг зүйлийг ер нь яриад эхэлсэн л байлаа. Сагад авцсан холбоотой авцсан дээр бол тэгээд токен дээр ярихад одоо meme coin одоо янз бүрийн layer хожил гэхээсээ илүү одоо алтыг токенжүүлсэнтэй алттай холбоотой яг team токенуудын үн бас 25% өссөн байна. Ер нь хүмүүсийн токенуудыг илүү авч хадгалж байна гэдэг санааг мэдээ болж гарсан байлаа. Яагаад вэ гэхээр угаасаа боддоор алтанд хөрөнгө оруулж юм алтыг авч хадгалах боломж яг ингээд хүнд бол төлөвлөн тийм боломжтой биш байгаа. Яг боддоор алт бодлож авах боломж ихтэй байгаа гэдэг учраас иймэрхүү токенууд цаанаа жихнэ боддоор алтны нөөц үүсгээд давхар тэрийг яг энэ алтаар батласан токен гэдэг ч юм гарцсан байгаа учраас энэ нь илүү бодит одоо юу гэдэг геополитик ч юм уу тийм эдийн засгийн тогтворгүй байгаа үед бол эдгээр нь илүү баталгаатай байх магадaltaй. Бас дээрс нь алтын шууд өсөж байгаа учраас real world asset дотроосоо яг алттай холбоотой токенууд бас илүү өндөр өсөлтийг үзүүлсэн байгаа юм байна. Ер нь алт өсөд байгаа нөгөөс ойлгож байна те. Геополитик асуудлууд одоо урцж байна. Трампын одоо шийдвэрүүд нэлээд бас урц байгаа учраас алтны хувьд үн бол угаасаа all time явж байна те. За наач юу нэ? All rebuild. За энэ нөгөө юуных хүрээ дэрийг нөө хийн хаашаа тав ингээд хүнтэй чадлаа зэрэг мэдгийг унших гэсэн нөө ховлоош энд ч болоо. За тэгээ дараагийн нэг мэдээ бол Binance Research-аас гарч ирсэн мэдээ байсан. За крипто зах зээл бол нөгөө дараагийн фейс буюу шинэ үйл угаар шилжиж байна гэдэг. Одоо бол яг энэ зах зээлийн одоо үнийг авч өсгөх хүмүүс нь бол мэдээж байгууллага байх болно. За тэгээд Morgan Stanley орж иж байгаатай холбогдуулаад ер нь одоо бол бүтээлүүд гэдэг хүмүүс гарах одоо бүх боломжууд нь ерөөсөөр шавагдсан. За эсвэргээр институтууд нь маш хүчтэйгээр орж ирж байна. За тэгээд саяхан Morgan Stanley болонгууд Solana ETF өсгөгдсөн шүү дээ. Тийм, Solana болон Bitcoin ETF өсгөгдсөн. За энэ банк болон түүнээс дамжуулаад түүнээс гадна маш олон одоо юунууд орж иж байгаа, орж ирэх хүлээлттэй байгаа гэдэг Binance Research угаасаа энэ дээр нийтлэл гаргацсан байсан. За гэхдээ гол нь энэ дээр Bitcoin за эдгээр орж ирснээр Bitcoin дараагийн түвшинд хэд байх вэ гэдэг зүйлийг бол яг бас гаргаж бичээгүй. Гэхдээ 126 гэдэг дүн нь бол хангалттай эвдэгдэнэ гэдэг санааг төвшүүлсэн байсан. 126 гэдэг шиг л угаасаа
эвдэгдэх нь бол цаг хугацааны асуудал бах те. Одоо хизээвэл гэдэг. Гэхдээ яг магадгүй нөгөө хэдүүлгийн одоо зөндөө ярьж байгаачлан bear market маань богино хугацаанд үргэлжлээд bull market маань илүү урт хугацаанд үргэлжлэх юм бол энэ хугацаа илүү хурдан, илүү богино хугацаанд all time high хийх болов. Тэгээс 2026 онд шинэ all time high хийх болов хийхгүй болов гэдэг дээр та хүмүүс комментст бичээрэй те. Та хэдэн сантыг сонирх юм. За тэгээд энэтэй холбоотой Солонгосын сонирхолтой шийдвэр гаргасан байлээ. За Солонгосын одоо санхүү төсөл хороо гэдэг хэлж байна. Эднийх болонгууд яасан бэ гэхээр байгууллагууд нийт хөрөнгөхийн 5 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр топ 20 криптогоос худалдаж авч болно гэсэн байна. Өөрөөр хэлбэл 2017 онд эдгээр чинь юм хориг тавьсан юм байна л да. Ер нь бол дижитал хөрөнгөд хөрөнгө оруулж болохгүй гэдэг тийм журам ер нь бол таталцсан байсан байна. Одоо бол болдог болж байгаа юм болохгүй гэдэг. Тэгэхээр одоо бол 5 хүртэлх хувьтайгаа тэнцэх, нэг төрлийн 5 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний одоо хөрөнгийг бол топ 20 крипто руу оруулж болно. Өөрөөр хэлбэл хэрвээ крипто төсөл гаргаж байгаа хүн бол топ 20-т орчих юм бол бас солонгосчуудын нэмэлтээр аяг авах боломжтой болж байгаа юм. Зөв. Яг үгүй топ 20 юм угаасаа тэгэл ойлгомжтой шүү дээ. Биткойн дэж дийлэнх нийсэх бах. За тэгээ Ethereum, XRP, Solana гэх зэрэг эдгээр койнууд баг орж байгаа. Бусд нь гэдэг нь BNB бас байгаа. Тэгээ бусд нь бол ерөөдөө бол янз бүрийн койнууд мөн бас стейбл койнууд дунд нь очдог шүү дээ. Топ 20 койн дотор. За энэ санаа дайна гэнэ. За ингэ чинь өрх мэдээлэл дуусчихаа. За мөн ингэ дуусчих. Банктай хамтарч ажилладаг EBC Financial Group-аас за бас нэгэн урамшуул зарлаж байгаа юм билээ. За энэ болохоор та бүхэн $200 байршуулад нэг суглаа нэрх юм билээ. За энэ $200-оор та нийт 20 хүртэлх суглааг олох боломжтой юм билээ. За тэгээд тодорхой хэмжээний шагналуудтай. За шагналуудын нэрх юм бол iPhone 17 Pro Max 512GB-тай утасныг байгаа юм байна. За iPad 11. За мөн $70 gift card. За энэ болохоор Shopee, School, Netflix ч юм уу төгөөмөл ашигладаг аппликейшнууд дээр хэрэглэх боломжтой $70 gift card, за $30 gift card, за мөн Trading View 1 сар эрхийг бэлгэлж байгаа юм бэл. За мөн манайх доор линк байршуулсан. Эндээс бүртгэл үүссэн хүмүүстэй $20 шагналыг өгөөд тохирсон байгаа. Тэгэхээр та бүхэн 7 хоногта энэ дугаарыг үзэж байгаа бол доор бүртгүүлээд $20 бас шагналыг авах боломжтой байгаа шүү. За мөн бүртгэл үүсгээд оронгууд за тодорхой хэмжээний депозит хийх юм бол за та энэ ивентэд орж байна. Тэгэхээр хэдэн суглаа авч яах нэг нүүр хуудсан дээр тань дээр гараад өгөх юм. Тэр илүү ойлгомжтой болох бах. За мөн та бүхэн крипто дээр ярилцаж саналтаад нэг Binance Bridge-ийг сонгож ярилцаж байгаарай. Доороо линкээр бүртгүүлэх юм бол арилжааны шийдлийг 20 орчим хувийг оруулах боломжтой байгаа шүү. За мөн мот дээр бас нэг шинээр мэдээ гарч байгаа. Ultra гэдэг зүйлийг гаргаж ирээд амлаад бодвол бас leverage-ийг нэлээд сайжруулж байгаа гэж бодож байна. За мөн өөрийн данс төдийлөн том биш байгаа бол за Founding данс авч бол iTrader дээр CV6 гэсэн промогод ажиллаж байгаа юм биш шүү. Та дансаа 30% хөнгөлж авах боломжтой байгаа. За мөн ингээд баах спонсортой тийм. За ингээд тэгнэ шилрээ авах. Үгүй тэрний бас нэг спонсор байгаа. За байхгүй готлоо. Тэрний шилжлэх шууд орцоо. Ам их хатж байна тий. Тий. Хоох юмнес спонсор ч юм байна. За. Зубровко гэж аахгүй. Амраа үт шиг. Харих бац шиг. За, крипто тийм ээ. Буулш. Дулж. За юу яцхан. За тэгэхээр хэвлээ биткойн дээр за апдейт хийгээд явъя. За түрүүлгийн таамаг бол за ерөнхий бол явсан. За тэгэхээр нэг л ашиглаж чадсан үгүйг нь бол яг хэлж мэдэхгүй байна. За ямар ч байсан анхаарах зүйл юу вэ гэсэн те. За ямарс энэ нэг иймэрхүү буулш магийн паттерн зүйл үүсэж байна. Тэгэхээр доо эвдхийг нь анзаарах хэрэгтэй гэсэн. За ямар ч байсан доо бол баг цаг дээр бол дэшээ эвдээд за буцаж ирээд за энд дэсэн ерөнхийдөө спорт resistance болж исэн цэг дээрээ маш гоё price action үзүүлээд за эндээс өсөлтийн үдх юм бол аваад бол дэш хүчтэй өсчихсөн байна. За ямар ч гэсэн энэ өсөлт бол дайчгүй өсөөд нэлээд бас хүмүүсээс санааны жоо хамрааж явах шиг байна. За мөн бас одоо нэг энд нэг иймэрхүү буулш магийн паттерн бол үүсэж байна. Тэгэхээр хэдүүлээ нэг баг цагаар нь зур ойрын цагаар ярих юм бол за үндс хөдөлгөөн явуулаа те. За импульс хөдөлгөөн явуулаа. Correction хөдөлгөөн явуулаа. Тэгэхээр дараагийн импульс хөдөлгөөн орж магадгүй. За тэгэхээр их юм бол нэг ихний байдлаар 100,000 гэсэн түвшин лөө биткойн бол ойрын хугацаанд л өсөх төлөвтэй байна гэж харж болохоор. За ерөнхийдөө би биткойныг ерөнхий ганцхан зураглалаас харахаас илүүгээр айгүй олон талаас нь ингээд харцдаг. Цайдуул бас энэ графикийг нэлээ зурж ирсэн те. Ерөнхийдөө бол энд үсээ доошоос тарсан pullback хөдөлгөөн орж ирж байна гэсэн. За тэгээ ерөнхийдөө энэ дээр нэг юм хөө шал таас дахиад үүсэж ирсэн. Дахиад дэше өгцөн өсөлтийн хөдөлгөөн орж ирсэн ч гэсэн
урдны тренд line дээрээс аваад буцаад амлалт төлөвлөгөө орж ирэх магадaltaй гэж ярьсан мөн амлалт төлөвлөгөө орж ирсэн. За дахиад одоо нөгөө нэг цэг дээрээ биткойн маань ирж байна те. Дахиад эндээс үргэлжлсэн тренд line маань ингээд шал болж исэн бол одоо ингээд эргээд тааз болох жишээний харагдчих байна. За мөн зүгээр олон юмгүйгээр зүгээр daily chart дээр гаргаж ирж байгаад зүгээр яг одоо байгаа зүйлийг паттернаар зурах юм бол иймэрхүү харагдаж байгаа. Тэгэхээр түрүүн баг цагаараа харсан те. Баг цагаараа бол дээш өсөлт хөдөлгөөн, correction хөдөлгөөн, өсөлт хөдөлгөөн буюу impulse correction, impulse орж магадгүй гэж ярьсан бол за эсэргээрээ одоо бүр том цагаар харах юм бол impulse хөдөлгөөн ороод ирсэн. Тэгэхээр дараагийн impulse хөдөлгөөн орж магадaltaй гэдэг зүйл юм. За энэ хөдөлгөөн ингээд дараа яг урдны дээрээс унж орж ирсэн үндсэн хөдөлгөөн маань дахиад доош ороод ирэх юм бол биткойн бүр $50,000 гэсэн түвшинд унах боломжтой эрсдэлтэй харагдж байна. За яг зүгээр impulse correction, impulse гэдгээр харах юм бол за харин наан нэдүүлээ. За support resistance zone татах юм бол за энэ дээр маш гоё том support байгаа. За би энэ support-ыг бол бараг сүүлийн 5-6 дугаар дээр бараг ярьж байна. Тэгэхээр нэг 69-аас 70,000 гэсэн түвшин дээр бол нэлээд том support zone байгаа. За ингээ бүр том цагаар харуул энэ чинь урдны all time high гэсэн бүсөө байгаа шүү дээ. Тэгэхээр би биткойныг хөндлөлтийн үеийн орж ирсэн. Энд бол маш гоё correction хөдөлгөөн бол одоо зураад гоё паттерн нь гоё дүүрчлээ гэж харж байгаа. За ямар ч бас өчтөр би энэ шинжилгээг оруулсан. За тэг эндээс бол би short арилжаанд бол орсон. За одоогийн байдлаар бол break even тавьчихсан байгаа гэсэн үг. Stop loss-оо доошлуулад яг орсон цэг дээр тавьсан гэсэн үг. За тэгэхээр хан шидэд дэшээ доошоос хавсан ч гэсэн надад бол алдаад байхан байхгүй учраас ерөнхийдөө зөвөр short шалгачихсан байгаа гэж ойлгож байна. Яг одоогоор зөвөр нэг анзаараад байгаа зүйл нь юу гэхээр энэ нэг bullish mega pattern үүсэт байгаа. Тэгэхээр магадгүй миний stop loss-ыг бас авч магадгүй. Stop loss буюу break even stop loss авч магадгүй. За тэгтээ харах юм бол энэ pattern дэше ингэж аваад straight за дахиад энэ том цагийнхаа trend line-ыг таазан дэрэж дахиад шалгах юм бол би яах вэ гэхээр за ерөнхийдөө бол одоо бол ингээ харахаар арай таантай ойлгомжтой болж байгаа те. Угаасаа эндээс short арилжаа шалгах бодолтой. За тэгээ энэ short арилжааг бол мэдээж дайчгүй явчих юм бол ер нь бол нэг жоохон swing талтай арилжаа болох уу гэсэн хүлээлттэй бол байна. За биткойн дээр бол том цагийн төлөвлөгөө гэвэл яг энэ харагдж байгаа зүйл бол байна. За бага цагийн төлөвлөгөө гэвэл за энэ bullish pattern-ыг харъя гэсэн хүлээлт бол байна. Тэгэхээр магадгүй энэ дээр support аваад байна. Дээрээ бас таазлаад байна те. Тэгэхээр одоо энэ дахиад нэг иймэрхүү бага цагийн pattern өсч чинь дахиад доош straight эндээс хариулт аваад дээш өсөөд эндээс стер чадахгүй гэдгийг анзаарах хэрэгтэй болж хэлж байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нэлээд бас биткойн дээр нэлээд дайжгүй паттерн одоо яг үүсч хэлж байна. Сая нэг хэсэг бол ерөнхийдөө бол паттерн баг үүсэхгүй шахуу яваад байна шүү дээ. Одоо яг энэ хэсэгт харж байна те. Ерөнхийдөө бол доош өвчтэй унаал, дээш өвчтэй саваал энэ дахиж хөдөлгөөн орж ирээд буцаж доош унаал, энэ дээр нэг өвчтэй орж ирээд дахиж унаал, энд нэг өвчтэй өсөлт орж иж унаал. Ердөө нэлээд зах зээл тогтворгүй буюу одоо pump and dump юм аяг жижигхэн хөдөлгөөнд аягүй их орж ирсэн те. За одоо ингээд харах юм бол энэ төвчтэй хөдөлгөөн орж ирсэн, буцаад дэше өвчтэй орж ирсэн. Дахиад энэ нууж буцаж татаад тэгэл одоо энэ бол маш өвчтэй хөдөлгөөнд энэ дээр орж ирээд байгаа хэрэг. Ингээд энэ төвчтэй унсан, буцаад төвчтэй өссөн, тэгснээр дахиад төвчтэй унлаа. Иймэрхүү хөдөлгөөн бол ойрын үед бол нэлийн ихтэй байлаа. За тэгэхээр энийг бол яг ашиглаж чадвал маш гоё ашигтай. Ерөнхийдөө бол нэг удаан хүлээгээл swing арилжаа хийгээд шаардлагагүй. Ерөнхийдөө бол маш хурдан ашиг руу орох боломжтой. За тэгвэл нөгөө талаараа яг энэ том викнүүд, энэ том хөдөлгөөнүүд чинь өөрөө дансыг чинь шатах маш том эрсдэл байдаг учраас мэдээж арилжаанд орохдоо заавал stop lossтай арилжаанд ороорой гэж дахин сануулах байна. За биткойнер бол ойрын төлөвлөгөө юм бол байна. За этийн төлөвлөгөө бол яг тиймэрхүү байдалтай бол байна. За этермиг би ерөөхдөө бол хараагүй дээ. Этерм дээр юу болж байна? Этерм дээр тиймэрхүү паттернаас мөн адил үүсэл л гэж байна. За биткойныг бодох юм бол таазан дээр ирээгүй байна. За биткойн магадгүй шүү заяа. Энийг хэдүүлээ. За энэ төлөвлөгөөнөөс гадна. За ерөөхдөө бас
бас манай дугаарыг ерөнхийдөө бас үздэг хүмүүс бол баг мэддэг болсон баг тий. За ерөнхийдөө бол ингээ харах юм бол энэ бол доошоос зэрдэг паттерн буюу за ерөнхийдөө бол онлын хувьд бол магадлалын хувьд бол доошоос магадлал өндөр. За тэгтээ яг иймэрхүү паттерн доошоос паттерн гой цэвэрхэн зурж агаад харин дээшээс тэрчхээрээ нөгөө нэг огцон том хөдөлгөөн орж ирэх гэдэг хандлагатай байдаг тий. Тэгэхээр ерөнхийдөө бол харж авах нь бас зүүн хэрэг гэж хэлмээр байна. За урдны түүхэн дээр байна уу? За баг цагаас тийм байт тий. За биткойн ойрын үед нэг иймэрхүү амар том викт зурчныг хайхтар байхгүй. Гэхдээ ерөнхийдөө бол хэлэх гээд байгаа санаа нь юу вэ гэхээр за одоо нэг иймэрхүү паттерн зуржаалаа гэхэд та бүхэн хаашаас тэр гэж бодох вэ гэхээр за ерөнхийдөө бол олонхын санал нь ерөнхийдөө дээшээс тэр гэж хариулт өгч байгаа. За тэгвэл энэ паттерн маань бүгд дээшээс тэр гэсэн хүлээлтэнд байж байгаа тэрхээрээ доошоос тэр чих юм бол нэлээд огцон маягийн хөдөлгөөн орж ичээд байдаг гэсэн үг. За энтэйгээ адилхан мөн адил яг энийг ингээ харлаа гэхэд за энэ л яг доошоос тэр паттерн гой зурж агаад хүн болон доошоос тэр гэсэн хүлээлт байдаг боловч дээшээс тэр чих юм бол нэлээд том үндсэн хөдөлгөөн бай маш том өсөлтийн хөдөлгөөн бол ороод байдаг. За тэгэхээр бас шорт арилжаа нь бол алдаа харж байгаа юм байна. Тэгэхээр нэлээд унах юм байна гэсэн хүлээлтийг бол шууд 100% тавьж бол болохгүй. Заавал стоп лосстой байх хэрэгтэй. За мөн энэ дээр унахгүй байх магадaltaй юу гэдэг дээр мэдээгээ холбоо гэх юм бол за ерөнхийдөө бол CZ-ийн хувьд ч дээр за ерөнхийдөө бол том hedge fund сангууд криптоор орж байна. За CZ-гээд ярьсан бас нэг супер сайкл гэдэг зүйл эхэлж байна. Урдныхаагаа бодвол угаасаа зүгээр арилжаач зоригдог байсан бол одоо илүү том тоглогчноос зоригдог болцсон шүү. Тэгэхээр илүү супер сайкл буюу өсөлтийн хөдөлгөөн бол найдварт орж ирнэ гэсэн хүлээлт байгаа учраас тэрийг бол нэлээд анзаарч байх хэрэгтэй шүү. За нөгөө талаараа за энэ хэдүүлгийг урдны таамаг байна те. За USDT dominance энэ дээр за daily дээр харах юм бол том шал таазуулжин цэгээ дэшээс тэрч гисэн. За тэгэнгүүтээ маш гоё pullback хөдөлгөөн. За дээр нь гоё bullish маягийн паттерн үүсэж байна гэж ярьсан. За одоо ингээ харуул нөгөө нэг bullish паттерн чинь ерөөдөө гоё дүүрээд эхэлж байна те. За энэ дээр төрөний чи харагч те. Ингээд дээшээс тэр магадaltaй паттерн үүсэж агаад ерөөдөө хүмүүс дээшээс тэр нь хүлээж ирсэн боловч доошоос тэр чигээрээ нэлээд том огцон үнэлтийн хөдөлгөөн бол орж ичээд байдаг гэдэг чинь одоо энэ дээр харагч байна. За тэгэхээр одоо энийг бол харж л бай. За ямар ч байсан USDT dominance-ийн хувьд бол дээшээс тэр магадaltaй паттерн бол үүсэж байна. За энэ нөө биткойны түрүүний паттернтай адилхан гэсэн үг шүү дээ. За энэ дээр доошоос тэр магадaltaй паттерн за USDT dominance дээр нь дээшээс тэр магадaltaй паттерн буюу энэ очиг гоё уран амралтай явдаг гэж ойлгож болно. За тэгэхээр эндээс магадгүй энэ үнэт хөдөлгөөн ийш ороод иж магадгүй. За тэгэхээр биткойн бол үнэтэй хөдөлгөөн бол орж ирэх магадaltaй гэсэн. За нөгөө талаараа яг түрүүн энэ дээр үүсчихсэн паттерн чинь ингэж яваад доошоос төрчих юм бол биткойн дээр өсөлтийн хөдөлгөөн бол орж ирэх магадaltaй. За тэгэхээр нөгөө баг цагийн таамаг маань ажиллаад за 100k 101k одоо өсөх магадлал нь ихснэ гэсэн. За тэгэхээр USDT dominance-ing одоо яг анзаарах зүйл юм бол нэлээд том support resistance zone дээр байгаа. Тэр энийг эндээсээ хариулт аваад дэш өсч чадахгүй гэдэг бас нэлээд анзаарах чухал үед бол ийж гэж минийд бол харж байна. За би бас алтан дээр сая сүүлүүд нэг хэдэн арилжаа хийсэн. Ерөөдөө бол хэдэн short арилжаа хийсэн, нэг ганц хоёр бай арилжаа хийсэн. За gold-ийн хувьд за мэдээж all time high хийгээ явж байгаа. За зах зээлийн олон улсын одоо асуудлууд за тиймэрхүү асуудлаас болоод мэдээж алтал мэдээж маш найдвартай эрсдэлгүй шахуу хөрөнгө оруулалт гэж үздэг учраас хамгийн сайн үнэ барьдаг гэдэг учраас хүмүүс ерөөдөө алт хөдөлтөй хандлагатай байдаг. За одоо харин алтны хувьд бол нэлээд бас гоё bearish маягийн паттерн нь бол энэ дээр үүсэж байгаа. Тааз байна. За тааз. Дөрөв спорт гэх байна. За эндээс бол маш гоё паттернуудыг бол алтал сүүлийн үед бол маш гоё хийгээд байгаа. Ингээ харвал сэтгэлгөө correction төлөөс ирэх оржсэн, дараагийн сэтгэлгөө оржсэн. За одоо энэ дээрх юм бол нөгөө нэг эндээс орж ирсэн.
том таа зүйл дээр нь тулж байна. За доор нь нэлээд гоё trend line буюу ингээ харах юм бол эндээс нэг юмхүү доошоос магадaltaй батан үүсэт байгаа. За дахиад татаад харуул энэ дээр өчтлийн миний бас орсон гоё ярилцааны оролт гэх юм бол эндээс орж ирсэн уналт, эндээс correction руу орж ирсэн, дахиад уналтын хөдөлгөөн орж ирсэн. За энэ дээр нэг short харилцаас. За одоо алтыг анзаарах гэх юм бол энэ trend line-ийн хэсгийн үед бол энийг хараад энийг доошоос төрчих юм бол алт бол богино цагтаа баг зэргийн уналтын хөдөлгөөн бол хийх магадлалтай гэж хараад байгаа. За тэгэхээр яг мэдээж алтан дээр бүр swing short арилж авал хийхгүй гэж ойлгоорой. Ягаад гэвэл Trump чин Greenland-ыг бол би авмаар өнөж үнийн санал тавиад байгаа. За тэгтээ нэг Greenland бол үгүй гэсэн. За тийм учраас ямар ч хамаагүй аргаар баг аавна гэсэн зэвсгийн чанартай зүйл одоо хүчирхийллийн аргаар баг авах шахуу юм яригадаад байгаа учраас хэрвээ тэр маань нэлээд хурцтмал байдал үүсэх юм бол за мэдээж алт бол дахиад ч дэшээ үсэх хандлагатай. За ерөнхийдөө бас X дээр яригадаад байгаа одоо хуучин Twitter дээр яригадаад байгаа зүйл нь алт 5,000 за биткойн 100,000 аль нь төрүүлж хүрэх вэ гэдэг нь лээ бас ралли маягтай зүйл яваад байлаа. Тэгэхээр мэдээж хүмүүсийн хүлээлт бол алтыг бол $5,000 төрнө гэсэн бас нэлийн амбицтай хүлээлт бол байх шүү дээ. За тийм учраас нэлийн short арилжаа хийж байгаа бол бас нэлийн боломжтой арилжаа хэрэгтэй. Gold дээр buy арилжаа хийж байгаа бол за магадгүй мэдээлэл талаас сайн байж магадгүй. За биткойн дээр харин buy арилжаа гэх юм бол нэлийн жоохон боломжтой арилжаа их нь зүгээр шүү гэж миний хувьд харж байгаа. За gold-ыг бол ерөнхийдөө бол энэ trend line-аас доошоос чадахгүй гэдэг харна. За мэдээж доошоос төрчих юм бол pullback хөдөлгөөн хүлээж байгаа short арилжаанд орно гэсэн. Ийм хүлээлт бол. За ерөнхийдөө энэ удаагийн дугаараараа за биткойн дээр болон за gold дээр ерөнхийдөө арилжааны таамаг бол план бол хуваалцлаа. Тэгээд та бүхэн өөрсдийнхөө шинжилгээ таамагтай нийцүүлээд за магадгүй санал нийлж байгаа зүйл байвал бичээрэй. За тэгээд санал нийлэхгүй зүйл байгаа шүү бас бичээрэй гэж хэлмээр байна. За тэгээд та бүхний санал та бүхний харж байгаа өнцгөөс надад хэрэгтэй учраас тэ айлал талдаа бие биендээс шинжилгээ явуулаад явъя. За шинжилгээний зургийг хэрвээ явуулмаар байвал за манай Telegram дээр чат гэж байгаа. Telegram чат руу бас явуулаад өгөөрэй. За ингээд бүгдэнд нь арилжааны амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.